За сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын номт намын сургуулийн математикийн багш Отон Баяр байна. За өнөөдөр математикийн хичээлээр нэг ба олон гишүүнтийн үржүүлсэн сэдвийг заана. За энэ маань болохоор нэг гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэхдээ олон гишүүнтийн гишүүн бүрийг нэг гишүүнээр гишүүнчлэн үржүүлдэг байна. За үүнийг томьёолж бичье. За томьёолж бичих юм бол А-г үржих нь хаалтны дотор Б-д нэмэх хэмжээ байлаа. За хаалтны өмнөх тоогоор хаалт дотор байгаа тоо цэрэг гишүүнчлэн үржүүлнэ гэсэн. За үржүүлээ. А, Б-ийн үржүүр дээр А, С-ийн үржүүр нэсэндээ тэнцэн. За үүний жишээнээр тайлбарлая. Нэгдүгээр жишээ маань 2х-y үржих нь хаалтны дотор 2х квадратаас асах нь 5х-y нэмэх нь y квадрат гэж байна. За үржүүлээ. За үржүүлэх юм бол яах вэ гэхээр хаалтны дотор маань болохоор 2х квадратыг хасах 5х-y нэмэх нь y квадрат гэж байна. За хаалтны өмнөх тоо маань өөрөө 2х-y байгаа учраас хаалтны дотор тоо цэрэг гишүүнчлэн үржүүлээ. За үржүүлэхдээ нөгөө чанарууд ашиглана. За тэгэхээр энэ дээр маань болохоор зэргийн үндсэн чанар очиж байгаа. За үндсэн чанар маань нэг зэргийн нэгдүгээр чанар маань А-гийн n зэргийг үржих нь n зэрэг буюу суурь нь ижилхэн байгаа тохиолдолд хоёр зэргийн элэгчийг хооронд нэмж өгнө гэсэн. За нэмэлтээ яах вэ гэхээр суурийн хിവэр тавиад хоёр зэрэг хурцуудыг хооронд нэмнэ гэсэн. За үржүүлээ. Тоогнод үржүүлэх гэсэн үгс учраас 2 2-ын 4. За x-ийн 1 зэргийг x-ийн 2 зэргээр үржүүлэхээр суурь нь ижилхэн байгаа учраас зэргийн элэгчүүдийн хооронд нэмнэ гэсэн учраас 1 зэрэг дээр 2 зэрэг нэмж өгнө. За тэгэхээр y-ийн 3 зэрэг хажуу талд нь y-ийг үржүүлэх юм байна. За нэмэх хасгын за үржүүлээ. Тоогон татвар үржүүлээ. 2 5-ын 10. За x-ийг x-ээр үржүүлэхээр зэргийн чанараасаар x-ийн 2 зэрэг болж байна. За y-ийг y гэсэн үсгчээр үржүүлэхэд y-ийн 2 зэрэг болж байна. За нэмэх нь. За энэний өмнө чи 1 гэдэг үсгч үржүүлэх юм байгаа. За нэгийг 2-оор үржүүлэхээр 2 1-ийн 2. За x гэсэн жинжээ x хувьсгч байх учраас x хэвээрээ. За y-ийн 1 зэргийг y-ийн 2 зэрэг үржүүлэхээр энэ зэргийн чанараасаар суурийн ижилхэн байл зэргийн элэгчтэй хооронд нэмнэ гэсэн учраас 1 дээр 2-ыг нэмэхээр y-ийн 3 зэрэг болж байна. За энэ маань манай үржих юм байна. 4x куб y хасах нь 10x квадрат y квадрат нэмэх нь 2x y куб гэсэн хариу болж байна. За дараагийн жишээ маань 2 дугаар жишээг авъя. За хасах 6 30 хаалтны дотор x куб нэмэх нь 9x квадрат хасах 3x хасах 4 гэсэн байна. За үржүүлээ хэдүүлээ. За үндсэн яг энэ нэгдүгээр жишээтэй адилхан үржүүлэх юм бол за гэхдээ нэг зүйл байна тийм ээ. Хаалтны өмнөх тоо маань хасах тэмдэгтэй учраас хасах тэмдгийг хаалцуулна гэсэн. За тэгэхээр үржүүлэхээр хаалтны доторгоо илэрхийллийн бүх тэмдгийг ядуулээ эсрэгээрээ өөрчлөгдөв байгаа. За үржүүлээ хэдүүлээ. Хасах нэмхийн хасах нь за энэ x учраас 6 нэгжүүл 6 1-ийн 6. x-ийг x-ийн куб зэргээр үржүүлэхээр x-ийн зэргийн чанараасаа 4 зэрэг болж байна. Хасах нэмхийн хасах за үржүүлээ. 6 9 54. За x-ийг x-ийн 2 зэрэг үржүүлэхээр зэргийн чанараасаа x-ийн 3 зэрэг болж байна. За хасах хасгын нэмэх нь за 6 3 үржүүлэхээр 6 3 18. x-ийг x-ээр үржүүлэхээр зэргийн чанараасаа нэмээд x-ийн 2 зэрэг. За хасах хасгын нэмэх нь за 6 4 үржүүлэх нь тэгэхээр 24x. За яг тийм ээ. За дараагийн нэг жишээ тайлбарлая тийм ээ. За дахиад нэг жишээ авчиж. За дараагийн бодлого маань хаалтны дотор 2x куб хасан 3x квадрат нэмэх нь 3x хасан 1. За үржих гэснээр 4x квадрат y квадрат гэсэн юм байна. За энийг үржүүлэхдээ муу адилхан яасан бэ гэхээр хардаа хүмүүстээ энэ урдаа байсан тийм ээ. Тэгэл юм надад гарсан байна л да. Гэтэ энэ бол үржлэхүүний байраас салхаад үржүүрийн чанар яадаг үлээ өөрчлөгдөх вэ гэдэг. Тэгэхээр хэдүүл яах вэ гэхээр хаалтны дотор тус бүрийг нь яасан бэ 4x квадрат y квадратаар үржүүлж болно гэсэн байна.
За үржүүлээ. Нэмэх болж байна. За тоог нь татаа үржүүлээ. 2 4 8. X-ийг 2 зэрэг X-ийн 3 зэрэг үржүүлэхээр зэргийн чанарсаа нэмэгдээд X-ийн 5 зэрэг хажуу талд нь явах нь Y квадрат. За дараагийнх нь мөн адилхан 4x квадрат Y квадратыг хасах 3 гарч ирж байна. X квадрат Y үржүүлж байна тийм ээ. За үржүүлээ. Нэмэх хасахын хасан. За 3 4-ийн 12. За x квадратыг x квадрат үржүүлэхээр x-ийн 4 зэрэг Y квадрат. За нэмхийн за үржүүлээ. 3 4-ийн 12. За x-ийн 2 зэргийг x-ээр үржүүлэхээр x-ийн 3 зэрэг хажуу талд нь y квадрат гэсэн үг болж байна. За дараагийнх нь болохоор хасан үржүүлэхээр хасан нэмхийн хасан. За нэгийг ямар тоогоор үржүүлэхэд тухайн тоо маань өөрөө гардаг гэсэн учраас нэгийг 4x квадрат y квадрат үржүүлэхээр 4x квадрат y квадрат гарч байна. За энэ дараа 3 дахь бодлын хариулсан байна. За дахиад нэг жишээ авъя. За дараагийн бодлого маань хасах 2p. За p q гэж байна. За үржих нь хаалтан дотор 1 бүхэл 2-ны 1. Үржих нь p квадрат. Хасан 4-ийн 3 p q нэмэх нь q квадрат гэж байна. За хаалтны нэмэгтэйгээр хаалцалаа үржүүлээд мөн адилхан 2 дахь жишээтэй адилхан харагдаж байна тийм ээ. За хаалтны нэмэгтэй маань хасаад хэвээр учраас хаалтны илэрхийллийн тэмдэг бүгд эсрэгээрээ өөрчлөгдөнө. За гэтэл нэг зүйлийг жоохон амархан болгооднээс багш нэний холмог утга харагдаад байна л да. Гэтэл 1 бүхэл 2-ны 1 гээ хэдүүлээ холмог утгаар застав утгаар болгож бичээд үржүүлээ үзье. За 2pq за хасах 2pq за үржих нь гэснээр 1 бүхэл 2-ны 1 гэдгийг холмог утгаар застав утгаар болгохдоо 2-ыг хэвээр нь тавиад тийм ээ бүхлийг хувааж өртөрийг нэмдэг гэсэн учраас 1-ийн 2-ыг 2 2 дээр нэмэхээр 2-ны 3 p квадрат болж байна. За хасах нь бас нь хэвээр яах нь 4-ийн 3 p q нэмэх q квадрат. За одоо хэдүүлээ хаалтаа шүмжлэн хаалцлаа үржүүлэх нь. За хасах тоогоор нэмэх тоогоор хаалцлаа үржүүлэх мэдээд ямар тоог хэлээ? Хаалт нэмэх тоог хасахтаа учраас хасах тоог харах ёстой. За үржүүлээ. За үржүүлээд хасан нэмэх хасан. Хас нэмэхэд тайлаа. Тоог татдаг гэсэн учраас 2-ыг 2-ны 3-т үржүүлэх энэ энгийн бутгай чанараасаа бүхэл тоог яасан бэ? Бутгай тоог үржүүлэх энэ хоёр маань стад хэмжээгээд үлдэж байна. 3 үлдэж байна. 3. За p-ийн квадрат үржүүлэх зэргийн чанараасаа дээр нэмэгдээд яана гэсэн мэлээ? p-ийн 3 зэрэг. За хажуу талд нь за хасахын нэмхийн. За 2-ыг 4-ний 3 үржүүлэхээр муу адил яасан бэ гэхээр энгийн батархай үржих чанараасаа энэ тоо маань одоо яасан бастаад энд хэдүүлдэх нь 2 үлдэж байна. Тэгэхээр 2-ны 3 үлдэж байна тийм ээ. За p-ийг үржүүлэхээр p квадрат, q-гээр үржүүлэхээр q-ийн квадрат. За хасах нэмхийн хасан. За 2-ыг 2pq болохоор q квадратаар үржүүлэхээр 2 p q-ийн квадрат үржүүлэх p-q-ийн 3 зэрэг. За ингээд бодлого басж. За дахиад нэг жишээ авъя. За энэ таблч тийм ээ. За 4a үржих нь 5b хасан 2a. За хасан 4-ийг үржих нь хаалтан дотор 7a квадратаас хасан 3ab хасан 2a. За хаалтан дотор 6-аас хасан 3b гэсэн. За илэрхийлж болж байна гэжээ. За гэтэл яасан бэ гэсэн чинь нөгөө нэг ба олон гишүүнийн чанараас яасан бэлээ? Эхний хаалтны өмнөх тоогоор хаалтны тоо зэрэг үржүүлнэ гэсэн учраас энийг энтэй үржүүлэх нь. За манай адилхан хасах 4-ийг энтэй үржүүлэх нь. Хасах 2-ыг бас дараагийн хаалтны тоо зэрэгтэй үржүүлэх нэ. За хэдүүлээ үржүүлээ. За 4-5-ийн 20ab болж байна. За 20ab болсон. За дараагийн нэмэх хасахын хасан 4a-г 2a-гаар үржүүлэхээр за 8a-гаар үржүүлэхээр а-гийн 2 зэрэг. За хасах 4-оор 7a квадрат үржүүлэхээр 4 7. За ямар ч байсан нэмэх хасахын хасах болно тийм ээ. Тоог татвар үржүүлэхээр 28a квадрат. Хасах хасахын нэмэх юм. За
За 4-ийг 3-аар хожуулахаар 12 А бий болж байна. За дараагийнх нь хасаа 2-аагаар хаалцаж оржуулах нь хасаа 2-аар 3-аар оржуулах нь хасаа нэмэх хасаа. За 2-аар 3-аар оржуулахаар 6 квадрат хасаа хасагийн нэмэх. 2-аар 3 бийтэй үржүүлэхээр 6 А бий болж байна. За эндээс хэдүүлээ төсөөд гişүдээ эмэгтэй тийм ээ. За төсөөд гişүдээ эмэгтэй яадаг вэ? Багш нэгч А Б-ийн А Б-тэй дээр дааврын зурсаас орчих тийм ээ. За мөн адилхан дараагийнх нь А квадратын А квадраттай бас багш нь 2 зурсаас орчих. За эндээс хэдүүлээ төсөөд гişүдээ эмэгтэйд яасан бэ гэхээр 20 А Б дээр энэ чинь нэмэгтэй учраас 20 А Б дээр 12 А Б нэмчи. Дараа нь 6 А Б нэмэхээр хэд болж байна? 38 А Б. За дараагийнх нь болохоор А квадратын нэмэх гэсэн тийм ээ. Гэтэл энэ удаа ямар хэрэгтэй хасаа. За энэ мөн адилхан хасаа. Энэ удаа бас хасаатай. Тэгэхээр хасаа нэмэх гэсэн учраас ямар ч байсан хасаа тэмдэг тавиа. 8 А квадрат 28 А квадратын нэмээд 6 А квадратын нэмнэ гэсэн. Тэгэхээр за хариу маань 42 А квадрат гэдэг болж байна. За энэ бол яг нэг болон гишүүдийн үндсэн 5 жишээний багш нь тайлбарласан байна. За тэгээд өөрт байгаа ном сурах бичгээсээ бас дасгал бодлогоо ажиллаа.